5 удаа дуурч байж ярьдаг муур Кану. Зохиолч, зураач Шин Инсүг. Солонгос хэлнээс хөрвүүлсэн Баяр чулууны наран чимэг. 5 удаа дуурч байж ярьдаг муур Кану. Зохиолч, зураач Шин Инсүг. Солонгос хэлнээс хөрвүүлсэн Баяр чулууны наран чимэг. Кану бол маш онцгой муур. Яагаад гэж үү? Яагаад вэ гэхлээр Кану бол 5 удаа дуурч байж ярьдаг муур болохоор тэр. Гэхдээ өнөөдөр Кану нэг л сонирн байх чинь хамгийн дуртай талхайч идэлгүй, сүгээч уулгүй унтчихсан байлаа. Зүгээр л унтаад л байх юм, унтаад л байх юм. Ийсэг ах ирээд Кануг сэрэнгэ. Хөөхөн Кану минь өвдөө юу да? Мяу. Кану нэг удаа дуугарав. Ийсэг ах Кануг дагуулад эмнэлэг явлаа. Мартамхай эмээ ирээд хөөхөн Кану минь салхилмаар байгаа юм уу да? Мяу. Мяу. Кану 2 удаа дуугарлаа. Мартамхай эмээ Кануг дагуулад цэцэрлэгт хүрээлэнгээр явлаа. Ганган ихч ирээд хөөхөн Кану минь усанд ормоор байгаа юм уу да? Мяу. 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 Кану 3 удаа дуугарав. Ганган ихч Кануг хөөстэй усанд орууллаа. Дүрсгүй жууны гүйж ирээд хөөхөн Кану минь надтай тогломоор байгаа юм уу да? Мяу. 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 Кану 4 удаа дуугарав. Кану, чи ер нь юу хүсэж байгаа юм бэ? Мяу. 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 Ашгүй. Нэг юм Кану 5 удаа дуугарав. Та нар бүгдээрээ миний хэлхийг нэг сонсолдоо. Би үнэхээр их ядарч байна. Яагаад гэж үү? Тэр байна штэ. Урд шөнө сарны гэрэл үнэхээр сайхан тусаж байсан болохоор би шүнжэнгөө бүжгэлсэн юм л да. Тийм болохоор одоо би амармаар байна. Бүгд унтаж бөө Кануг хараад хөөхий Кану минь яагаад л унтаад байгаа юм бол доо? Та нар Кануг яагаад унтаад байгааг мэдэж байгаа үсттэй?